Гэгээ өглөөтэй хамтаа ирэх хүмүүст та бүхэнд баярлалаа. Яг одоо Stimo компани улаан чавхтай одоо ногоон цайны талаар мэдээллийг дуулгахаар Stimo компани технологийн зөвлөх шинжлэх ухааны доктор профессор Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн зөвлөх инженер Монгол Улсын гавьяат багш Цэцгээ хүрэлцээрсэн манай өглөөний мэндийг хүргэе. За сайн байна уу өглөөний мэнд. За өглөөний мэнд. Тэгэхээр за энэ өглөөний одоо энэ цаг хугацаанд яг зарим хүмүүс цайгаа чанаад уух эрт хүмүүс нь бол эртч хүмүүс нь цайгаа чанаад ууцсан байгаа. Гэтэ ер нь бол энэ цайны соёлын талаар бас гоё мэдээллүүдийг бас дистарата үзэгч хүмүүстээ хүргэж байгаа. Тэгэхээр энэ удаа бол улаан чавхтай цай гэж байгаа Stimo компани. Тэгэхээр энэ улаан чавхтай цай маань одоо юугаараа давтал. Ер нь улаан чавхыг бол миний мэдхээр настай хүмүүс их түлхүү хэрэгэлдэг юм шиг санагддаг. Улаан чавхтай хоолч гэдэг юм уу те? Хоолндоос нэг ганц хоёрыг хаяад хэрэгэлдэг ч гэдэг юм уу те. Тэгвэл одоо улаан чавхтай цайны тухай та. За тэгэхээр улаан чавх гэдэг нь бас л ургамлын гаралтай ийм түүхийд эми ургамалд бас тооцогддог. За тэгэхээр энэ улаан чавх гэдэг нь ямар найрлагатай юу ордог юм бэ гэхээр энэ юу агуулдаг юм бэ гэхээр улаан чавх бол төмрийн агуулмж өндөртэй байдаг. За тийм учраас цус төлжүүлэх, цус шингэлэх, цусны эргэлтийг сайжруулах юм ач тустай. За мөн түүнээс гадна амин дэм С, амин дэм П гэсэн ийм амин дэмүүдийг агуулдаг учраас хүний арьс гоо сайханд бол бас сайн нөлөө үзүүлдэг. Чиг бамын өвчнөөс одоо сэргийлдэг. За тэгээд тайвшруулдаг, тархи толгооны үйл ажиллагааг одоо амраадаг хэмчлэн ийм ач тустай. Мөн түүнээс гадна улаан чавх бол юу кальцийн өндөртэй учраас яс сэргийлэлтэд сэргийлэх. За тэгээд улаан чавх нь бас эслэгт ийм агуулмж ихтэй. Тийм учраас уусдаг эслэг гэдэг нь дотор бас уустдаггүй гэж хоёр янзын эслэг байдаг шээ. Тэгэхээр уустдаггүй эслэг гэхээр агуулдаг учраас гидснийг өрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулна, өтгөн хатгаас сэргийлнэ, хүний биед байгаа хорт бодисыг ялгаруулна, дархлааг дэмжинэ гэх мэтлэнгээр олон талын ач тустай ийм ургамал байдаг. Улаан чавх гэдэг нь. За тэгээд улаан чавх бол ялангуяа ахмад насныхан эмэгтэйчүүдэд илүү одоо юутаад гэж үздэг, илүү үр дүнтэй хэрэглэхэд тохиромжтой. За мөн өсвөр насны хүүхдэд бас илүү хэрэглэхэд тохиромжтой өсөлт хөгжил тусны эргэлтийг сайжруулдаг. Одоо хүүхдийн эрүүл мэнд эрч хүч нэмэгдэх өсөлт хөгжилтөнд нь бас нөлөөлдөг гэж ингэж үздэг. Энэ нь улаан чавх бол маш их олон талын ач холбогдолтой ийм өвөрмөц тийм ургамал одоо байдаг. Тэгэхээр энийг гүрз ногоон цайтай тодорхой боломжийн тунгаар холиод ингээд хэрэглэснээр бол бас л зохицуулах үйлчилгээтэй ийм хүний эрүүл мэндэд ач тустай чухал бүтээгдэхүүн болж байгаамаа. Цай гэдэг бол эртний одоо бүтээгдэхүүн. Тэгэхээр хятад улсаас одоо их усвэртэй хятад анх тариалж ургуулж тэрнийгээр одоо ундаа болгож цай болгож ууж ингэж боловсруулж хэрэглэж байсан юм түүхтэй. Тэгээд тэрнээс хятадаас одоо Япон руу ч гэдэг юм уу бусад одоо Азийн бусад энтхэг тэгээд бусад одоо Европын орнууд, Оросын холбооны улс хэмчлэн тэр орнууд руу зөөвөрлөж аваач тариалж ингэж гаргасан юм түүхтэй байдаг. За тэгэхээр манай улсад болохоор бүр нэлээд дээр үед хятадаас цай орж ирэх хажуугаар ер нь бараг социализм үед ч гэх юм уу да гүрзинд тариалсан энэ дуу болонтой цайч гэж ярьдаг тийм ээ. Гүрз ногоон цай гэд манайхан нэрлээд заншсан энэ цайг оруулж ирдэг байсан. Тэгээ одоо түүхэн явцдаа ингээд хүнсний бүтээгдэхүүн бол улам одоо савлгаан боловсронгуй болоод эдэлж хэрэглэхэд тийм ээ юу яхад ууж эдэж хэрэглэхэд илүү тохиромжтой болоод л яваад байгаа шүү дээ. Ер нь энэ цай гэдэг бол хүний алжаал тайлах, ядаргааг тайлах, илаа аршуулах ийм ургамлын гаралтай ийм бүтээгдэхүүн байдаг.
цайны ургамал гэдэг бол дотор маш их олон янз л доо. Тэгээ цай гэдэг бол дотор хар цай, цагаан цай, шар цай, ногоон цай, улаан цай, тэгэл олон цай хэмчлэнгээр ингээд дотор маш их олон янз байдаг. Олон янзын тижээлэг бодисыг агуулж идэг. Жишээлбэл одоо янз бүрийн амин дэмүүд, эрдэс тэгээд одоо аргаагч бодис гэж байдаг аашаа тэгээд юуны полованоид, катехин хэмчлэнгээр олон тийм биологийн идэвх нэгдлүүдийг агуулж идэг учраас хүний одоо тарих толгойг сэргээх одоо юу алжаал тайлах, ядаргааг тайлах за тэгээд хүний одоо цусыг шингэлэгч гэдэг юм уу тийм ээ цусны судас эсийн үйл ажиллагааг бол дэмжих хүний цусны шингэлэгч гэдэг юм уу хэмчлэнгээр их олон талын ач холбогдолтой байдаг. Тэгээд янз бүрийн энэ стимо компани бол эмийн ургамалтай холиод ингээд савлцсан бүтээгдэхүүнүүд гэж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо нохоо шүү, улаан чавга, тэгээ айнс байна, юу чага мөг байна хэмчлэн энд түүхэн эдүүдийг бол нэмж үйлдвэрлэсэн байдаг. Энэ эмийн ургамал нэмснээр бол бас энэ бүтээгдэхүүнүүдийн одоо зохицуулах үйлчлэл гэж одоо үйлчлэлтэй бүтээгдэхүүн гэж сүүлийн үед яриад байгаа шүү тийм ээ. Тийм зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн болж чадж байгаагаараа их давуу талтай байдаг. Одоо тэгэд энэ пакет жижиг пакеттай болохоор аялал зугаалга арч дээр эмийн өөдөө өгөхөд ч гэсэн тий ер нь ямар нэгэн давхар олон ажиллагаа гараад байхгүй пакеттай цайгаа буцалж байгаадаа сүттэй цай руугаа хийгээд сайхан одоо хандалцж байгаа тий. Яг л одоо нөгөө нүдэд гаргасан цайтай л ижлэхэн л хамт гарна гэсэн үг шүү дээ. Гэхдээ нөгөө ихтгэж ижиглсэн тэгээд ингээд өөр пакетанд хийчихээр амт чанар нь бас өөрчлөгдөж магадгүй гэж хүмүүс бас нэг хуучны нөгөө нэг яг тэрийг л нүдэж хэрэглэдэг хүмүүс бас тийж бодож магадгүй л дээ. Та энд юу гэж хэлэх вэ? Тэр бол нэг их өөрчлөлт орохгүй. Ягаад тэгэхээр хамгийн гол нь цайны чанар цайг одоо бэлтгэх ажиллагаа чинь самархтал байдаг шүү дээ. Самархтаа. Тийм жишээлбэл одоо баруун Монголынхан чинь их сайхан цайтай ард түмэн гэж одоо манайхан хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тэгэхээр баруун Монголын одоо увс ховд баян үлгий тэр хүмүүс бол цайныхаа эдэг ахиухан хийгээд тэгээд тэрийг маш олон дахин самарчиж тийм 108 самарн гээл ямар ч нэг нөө нэг самарч тусмал цайны тэр нөгөөдхөд идэлэгч бодис янз бүрийн сайхан хүний биед ашигтай зүйл нь тэр нөгөө юунда цайндаа шингэж өгдөг. Тэгээд тэр чанараараа хүний биед үзүүлэх үр нөлөө ач холбогдол нь илүү болдог. Тийм учраас энэ бол жижигэл тэртэргүүл бид нар бас яг тодорхой хэмжээнд одоо нүдэл бутлаал тэгэл цайгаа чамдаг л байсан шүү дээ. Энэ юунд савлгаатай боллоо гэдэг энэ бол бас л цайны зориултын л утсаа шүү дээ. Энэ цайнд зориулсан. Тэгэхээр ийм болгосноор бол тэр ам чанарт бол тэгж цайны чанарт муугаар нөлөөлнө гэж байхгүй хамгийн гол нь самралтандаа л тэгээ сайн самрах хэрэгтэй л гэж хэлнэ. Тий баг багт нэрээ яг сая ингэж бодож ирсэн чи нөгөө самраад тэд нөгөө цайгаа дууссаны дараа шүүж аваад нөгөө шаараа бас хайдггүй. Наахан чи хаяггүйгээр дэрэндээ хийчихнэ. Дэрний утанд. Тийм. Шаартаа цайны шаартаа дэргээд гинт цай санаанд орлоо яг. Ер нь хайдгүй шүү дээ энэ цайг чи тий. Ингээд гоё сайхан дээдэлж гин барыг 5 танс гэдэний бас нэг тий гэж хэлж болохоор тэгээд ер нь одоо хаях зүйл байхгүй л бүтээгдэхүүн гэж ойлгоод байна шүү дээ. Ер нь ямар хуу хэмжээтэй мод байдаг юм бол энэ өндөр ийм сахилгаар мод байдаг юм уу? Ямар очиртай Монгол дуурж болдгоо мод юм аа энэ? Ер нь энэ бол юу л да хятад ургахтаа бол бас тэр болгон хамаагүй ургахгүй шүү дээ. Тэр хунаан муж гэдэг урагшаа тийм урдлаараа халуун дулаан тийм дулаан бүсэд ургадаг. Тэгэхээр тийм дулаан орчинд л ургахаас манайх шиг юм жилийн 4 удиралтай юм газар бол цайны ургамал ургана гэхэд бол хэцүү ургахгүй. Тийм учраас тэнд бол ерөнхийдөө бутлаг тийм ургамал байдаг. Тийм би 2009 онд цайны сургалтанд энэ хунаан мужид очиж үзээд яг тэр цайны модлог ургамлыг өөрөө бид нэрээр түүлгээд яаж боловсруулад ингэж тэр сургалтанд хамрагдахад бол тийм юунд оролцож байсан. Тэгэхээр тэр мод бол тийм бутлаг
ургамал байдаг. Тэгээд хамгийн дээдлийн одоо ийм одоо бараг л ганц навч гэх юм уу ийм хамгийн дээдлийнх нь бол хамгийн сайн чанартай хамгийн өндөр зэрэглэлийн юм жижигхэн навч тийм үнэтэй. Тэгээд ийм доошоогоо ургасан нэлээд том навч гэх юм уу тийм ээ ингээд томорсон навч нь бол арай сорт доогуур цай болоод явах жишээтэй. Арай арай хямдхан сортуудтай юм байна тий. Тэр нь бол тийм сорт ч гэх юм уу юу л да. Одоо дээд чанарын цайд нь одоо сайн чанарын цайд баг зэргийн одоо юу гэдэг ингээд одоо бидний ойлгож байгаа бол сорт л гэж ойлгох юм да тийм юу та. Жимсийг бол одоо чинь цэцэрхнийг бол ингээд сортлолно шүү дээ бас тий. Ялгаатай. Тэгээд дотроо бас тэр нөгөө юу болгон цай болгоно нөгөө шар цай байна уу, улаан цай байна уу, хар цай байна уу, ногоон цай байна уу тэр бүгд чинь одоо өөр ингэсэн юм юутай байгаа шүү дээ. Өөрмөцтэй моднууд байгаа шүү дээ. Тэр болгоныг нь түүж авах, тэгээ тэрийг боловсруулах технологи ажиллагаа нь бол өөрмөц. Таас одоо хүнсний технологич хүний хувьд тэгээ одоо ингээд аймаг бүрийн түрүүн хэлсэн Баруун аймгийн одоо цайны соёл нэрэ цайгаа олон самардаг ч тийм үү те. Тэрэн шиг одоо энэ аймаг бүсчлэлээр ярих юм бол ингээд цайнууд нэ өрмөцөөр ингээд хийдэг ч тийм үү тийм ямар тэгэлгүй яхаа. Тэр нь Монголын нутаг бүрт бол цай бол шал өөр шүү дээ. Ялангуяа говийн аймагуд одоо Сүхбаатар аймаг энэ гэдэг чинь юу цайгаа давсгүй одоо будаатай цай хийх жишээтэй. Тийм ээ. Ер нь тэгэл аймаг болгоны зүүн аймагуудын юуны цайны одоо хэрэглээ цайгаа чанах одоо тэр газрын ус нь их хужиртай давслаг тийм байдаг учраас одоо тэгдгийм болов гэж би бол төсөөлдөг шүү дээ. Тийм учраас юу давс хийдгүү. Тэгээ зарим газрууд бол хужир юу хийж цай чандаг байсан. Одоо тэгтээ бараг л нийтлэг нэг юу яадаг болж тээ. Стимо цаг ер нь яаж хэрэглүүл тохиромжтой вэ? За ер нь бүх цайндаа хэрэглээд өдөрт бүр тогтмол хэрэглэхээс гадна өөрөөр ашиглах ямар тийм зүйл байдаг юм бэ? Яг ер нь бол мэдээж хэрэг хүн бас өөрийнхөө биеинд над одоо энэ ямар ач тус үйл ажиллагаа одоо нөлөөлж байна уу гэдгийг биедээ хяналт тавиад энийг хэрэглээ тийм ээ. Тэгэхээр хаяа нэг хэрэглээд байвал нэх үр дүн мэддэхгүй шүү дээ. Байнгын хэрэглээд ирэхээр одоо энд чинь ямар даралт буурч гэнэ үү, цусны эргэлт сайжирч гэнэ үү, цус төлж гэнэ үү, одоо төмрийн бэлтгэл ихтэй гэдгээр одоо цус багталтаа хүн угаад байхад ямар нөлөө үзүүлж байна гэдгийг өөрийн биеэр мэдрээд байнга хэрэглээд ингээд байх юм бол энэ бүтээгдэхүүн бол хийхэн үр дүнтэй гэж ингэж үзэж байна. Тэгээд ер нь бол цайг бол өдөр тутамдаа байнга л хэрэглэж үр дүнг нь өөрийнхөө биеэр л мэдэрч хэрэглүүл бол бас их ач холбогдолтой шүү дээ. Тэгэхгүй хаяа нэг хэрэглэжэл өө эн чинь сайн ингэлэг нэг уучаал бүр таг хайчдаг. Тэгж гэжсэн дахиад сарын дараа өө эн чинь сайн гэсэн гээд дахиад уугаал ингээд олдохоор нэг барин 50 уугаал тий. Тэгэхгүй өдөр тутамдаа ингээд аль нэгийг барьж аваа тий. За би цус багтаа энийг юу аа хэрэглээгээд олон удаан жилээр тийм ээ амьдралынхаа хэв маяг тохируулаад өөрийнхөө одоо зуршил юуг өөрчлөөд энийг одоо байнга хэрэгэлдэг ч юм уу тийм ээ хэрэглээ сар 2 сар 3 сар хэрэглээд үзэхээр одоо таны цус төлчөд ямар нөлөө үзүүлж байна гэдгийг одоо шинжилгээгээр ч юм уу юугаар ч юм уу ингээд өөрийнхөө одоо мэдрэмжээр ч юм уу энийг хэрэглэсний ач тусыг нь одоо биеэрээ мэдэрч одоо үр дүнг нь юу яаж болно шүү дээ. Одоо ягууд хүнсний бүтээгдэхүүний хувьд тэгэхээр одоо манад ч ялгаагүй янз бүрийн амтан дээр туршилт хийдэг юу фармакологийн судалгаа, эмнэлэг зүйн судалгаа гэдэг тэгээд юу яадаг харах туулаа нөгөө юу хулган мулгандаар хийдэг тийм туршилтууд бол байдаг шүү тийм ээ. Тэгээд энэ эмийн ургамал улаан чавгарч гэдэг юм уу энэ чинь маш их он удаан жил хэрэгжилж байгаа тийм эмийн ургамал учраас энэний одоо тэр эмнэлэг зүйн судалгаа, фармакологийн судалгаа бол батлагдсан шаардлагагүй. Энэ бол мэдээж хэрэг олон жилийн юм түүхэн дээр угаасаа туршигдсан тийм. Тэгээд хүмүүс энэ чинь ингээд эрдэмтэн судлаач судлаад үр дүнг нь гаргацсан тийм ээ. Энэгээр одоо эрдмийн зэрэг хамгаалсан судалгаа туршилт хийсэн одоо зэрэг дэвүүд хүртсэн хүмүүс ч гэсэн одоо байгаа шүү дээ мэдээж хэрэг судлаад үзэх юм бол тийм ээ. Тийм учраас энэ бол маш их
чухал ач холбогдолтой улаан чавга гэдэг бол энэ зүйлүүдийг хятад бол маш их хэрэгэлдэг. Дандаа мэдэрсэн зүгээр энэ гүрж ногоон цайнд хэрэглэхээс гадна маш олон ургамалтай 8 9 эрдний цайчилуу 8 эрдний цайчилуу тэр дотор ингээд улаан чавгыг хийцэн янз бүрийн мөсөн чихэр чиаур ч гэдэг юм уу тийм янз бүрийн ургамлууд юу сарнаа цэцэгч гэдэг юм уу жижигхэн гэх мэтлэн зүйлүүдийг холцсон тийм юу бас байдаг шүү дээ. Тийм цаад энэ улаан чавганы талаар би бас хайлаа л да. Тэгэд яс сэргчлээ сэргийлдэг гэж байна. Тэгээ кальцитаа гэж хэлсэн. Кальц ихтэй жимс гэж байна. Улаан чавга нь тураадаг гэд. За эслэг ихтэй энэ жимс гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулж чин хасахад бас нөлөөлөх юм байна гэж байна. За тэгэхээр цайгаа зүгээр уужсан чинь мэдсэн чинь турцсан байх нь шүү дээ гэж тий. За тэгээд байнга л хэрэглэн шүү дээ. Байнга хэрэглэж нөгөө манайхан чинь нэг түрүүн хэлсэн тий. Барин 50 хэрэгэлдэг гээл тий. За та одоо тийм юм хэрэглэж байгаа юу гэхээр дээр нэг хэдэн жилийн өмнө хэрэгэлсэн гээл. Тэгээ тэрэндээ найдсан явж идэг тий. Нэг л хэрэгэлсэн болвол ингээл одоо тэрний хэрэгэлсэн юм даа уг нь одоо яагаад зүгээр болохгүй аа ингээд тий. Ер нь ямар ч зүйлийг тогтмол хэрэгжилж одоо үр дүнд хүрэх шиг тий. За тэгээд хортой хоргүй хавдраас урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлдэг гэж байна. За цусыг бол сайхан төлжүүлээд өгнө. За ходоод эцэст нь өвддөг бол улаан чавгатай цайг бас уухад тохиромжтой. За улаан чавган хүний арьсыг өнгөлөг болгодог. За хөгшрөлтөөс хамгаална, нойргүйдэж сэтгэл санаа тогтворгүй болох үед одоо улаан чавга одоо энэ цайг бас хэрэглэх юм бол стресс тайлж өгнө гэж байгаа. За улаан чавгыг хоолндоо байнга хэрэглэдэг. За тийм улс орнууд байдаг тийм. Тэгвэл шүлтэй хоолндоо болон цайндаа хийж хэрэглэснээр та гидс дүүрхээс хол байж ирч хүчээр цэнэглэгдэх болно гэж байна. За залуу насныхаа ирч хүчийг гэж соож ахна шүү дээ тийм. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр энэхүү гүрж ногоон уучлаарай юу улаан чавгатай одоо ногоон гүрж ногоон цайг та бүхэндээ танилцууллаа. Маш олон цайнууд ингээд тавьчихсан байгаа. Тэр дотор бүр төөрөх гэж шүү дээ, тий. За ингээд улаан чавгатай гүрж ногоон цайны ач холбогдлыг та бүхэндээ ярьж өглөө. Тэгэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг болон бүтээгдэхүүний талаар одоо хаанаас авч болох талаар мэдээллийг доор гарч байгаа утсаар лавлаарай. За Stemo компани технологийн зөвлөх шинжлэх ухааны доктор профессор Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн зөвлөх инженер Монгол Улсын гавьяат багш Цэцгээ сая одоо тайлбарыг хийж энэ бүтээгдэхүүний онцлог одоо орц найрлага болно. За хэрхэн яаж хэрэглэдэг талаар мэдээллийг хуваалцлаа. Та бүхэнд ингээд таны ажил үйлсээр хэмжлэг хүсье. За баярлалаа. Тэгээ хэрэглэгчтэй гэсэн энэ цай хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонголт хийж эрүүл мэндэд дэмжиж эрүүл урт удаан наслаарай гэж ингэж хүсэе. За ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Гэгээ өглөө үргэлжлэн та бүхэнд хүрч байна.